Сайн байна уу? Намайг Баяр сайхны Тамир гэдэг. Миний хувьд сүүлийн 15 жил яг мэдээллийн технологийн салбарт ажиллаж байгаа. Олон улсын Microsoft-ийн партнер компаниудад дээрээс нь одоо бидний мэдэх нөөтөөс баримтын төсөл дээр ажиллаж байлаа. IT улс хувьцаат компани гүйцэтгэх захирлаар багагүй хугацаанд 5-6 жил ажилласан. ICT Group гэж Монголын хамгийн том IT-ийн групп компанид ажиллаж байлаа. Энэ удаад бол яг өөрийнхөө Digital Nexus гэдэг компанийг үүсгэн байгуулад жижиг дунд бизнес эрхлэгчдэд нэг талдаа зөвлөгөө өгөх, нөгөө талдаа IT-ийн компаниудаа одоо борлуулалтын дээр нь дэмжих, тэдний хийсэн технологийн шийдлүүдийг бид нар илүү одоо хэрэгтэй хүмүүст нь хүргэхээр ингээд Digital Nexus компани үүсгэн байгуулад ажиллаа явж байгаа юм хүн байна. Бизнес эрхлэхэд зайлшгүй шаардлагатай ур чадвар яг энэ цаг үед бол нэгдүгээрт нь технологиг суураар нь ойлгох, системтэйгээр ойлгох. Учиргүй код бичиж сурдггүй маа гэхэд email оюун гэж юу юм, систем гэж юу юм, дата буюу энэ өгөгдөл мэдээлэл гэдэг чинь юу юм гэдэг талаар ойлголт бол зайлшгүй байх хэрэгтэй. Энэ ур чадварыг манлайлагчд маань эзэмших хэрэгтэй. За хоёрдугаарт нь бусдад ер нь нээлттэй байх хэрэгтэй. Илэрхийлдэг, унжаагаа, алдж байгаа, онжоогоо чөлөөтэй хуваалцаж чаддаг буюу одоо хуваалцах юм ур чадвар маш шаардлагатай гэж харж байгаа. Тэгжээж бид нар чинь өдөр тутамдаа байн одоо нэг нэгнээсээ суралцаж явна шүү дээ. 3 дахь ур чадвар би саяхан дэлхий дээр 800 гаруй салбартай юм угаалгын одоо франчайзинг бизнес хийдэг Arunab гэж хүний хичээлд суусан. Тэр хүний хамгийн гол ярьж байгаа юм ерөөсөө удирдлагууд маань shamelessness буюу ичих булчирхаагүй байгаа чи. Юунаас санаа зовоод яана гэж бодоод одоо ичээд идэг юм бэ. Тэгэхээр бизнес гэдэг зүйлийг эхлүүлсэн л бол та ичих ёсгүй. Таны хүмүүс байгаагаар чинь хүлээн зөвшөөрнө. Одоо хамгийн ихтэл гэхэд таныг нэг чат бичлээ гэхэд сэндэл өнгөрөн штэ. Та тэрэн дээр бол алдах юм байхгүй. Тэгэхээр энэ гурван зүйлийг зайлшгүй эзэмших шаардлагатай ур чадваруудын нэг гэж бодож байна. За миний хувьд одоо яг оройгүй сүм пост корона гэдэг ном. Хамгийн сүүлд бас өөрийнхөө сонголт гэдэг номыг бичсэн. Тэгээ энэ номныхоо аудио хувилбарыг нь дангиа. За тэгээд e-book дээр байршуулах гээд өөрөө аудиогоо уншиж ингэ байршуулсан. Тэгтээ дахиж уншсан. Пост корона номны хувьд альва зүйл хоёр талтай. Дэлхийд даяар ингээд халдвар төвчөнд тархсан байлаа гэхэд сайн эерэг талууд нь юу гарч идэг юм бэ? Юу болж идэг юм бэ гэдгийг харуулж өгсөн ном байгаа. За оройгүй сүмийг бол яг илүү нэг юм тархиан амраах гэж уншиж байгаа гэх юм уу. Шинээр бизнес эрхэлж байгаа хүмүүс дахиад түрүүний ярьсан бизнесээ технологитой холбоо гэж хэлмээр байна. Тэгэхгүй бол та өөртөө л ажил овоолоод улам завгүй болоод ингээд ажиллаад байх учраас тэнд технологиг ашиглах хэрэгтэй. Тэгжээж таны бизнес одоо илүү системтэйгээр том зургаараа явах болно гэдэг хэлмээр. За хоёрдугаарт нь хэрвээ та бизнес эхлүүлсэн бол тэр лидер байна уу, босс байна уу? Тэрийг эхний 2 жил заавалжгүй мартах ёстой. Та бол менежер. Та бол бүхнийг чадагч менежер. Хин нэгэнд найдна гэхээсээ илүү өөрөө гүйцэтгэлээ маш сайн хийж чаддаг менежер байна гэд хэлсэн байдаг байхгүй. Энд тэгэх тийм жугаад гэж ойлголт байт юм байна. Жугаад гэдэг бол ерөөсөө бүхнийг амжуулдаг буюу нөгөө менежерүүдийг л хэлээд байгаа. Тэгэхээр энэ тэгэхээр бол тэр жугаад байгаарай. Монгол хүмүүс нөгөө асуудлыг шийдэж чадах юм шийдвэрлэх хандлагатай байгаарай. За 3 дугаарт нь сайн хамтрагч маш чухал юм шиг санагдсан. Тэр хамтрагч танд байхгүй ур чадваруудыг эзэмсэн юм хүн байж ич хамтрагчтай байж ич бизнес өөрөө илүү хол явдаг юм байна. Үүсгэн байгуулагчийн нуруунд дээр ирж байгаа ачаа буурд юм байна, багасд юм байна гэж харсан. Тэгэхээр нэг хэлмээр. GS1 Монгол бизнесийн глобал хэл